Ер нь хараад хахад айгуу тийм юм их сонирч айгуу дараахан байж чаддаг. Тийм хүмүүс ингээд нэг сурч хөгжих нь хурдан. Тэгээд хүмүүстэй ойлголцсон ч айгуу одоо амархан тэгээд нэг амар тийм өндөр эго байхгүй. Ингээд юм болгоны талаар зүгээр л ингээд юмсан талаар айгуу сонирхож танин мэдчих ингэж явдаг тийм хүмүүсийн амьдрал нь ч гэсэн айгуу сонирхолтой гэж санагдах. Өдрөөс ингээд гоё шинэ юмтай танилцал. Нэг хэлүүдтэй ингээд юм даа өөртөө дан тайхгүйгээр те. Санхүүгийн мэргэжлийн гол юм гоё юм нэг тийм хийсвэр биш. Тэгээ хүнд яг бүр үнэхээр үнцэн өгч чадна. Одоо миний ямар нэг санхүүгийн салбарт хийсэн бүтээл маань ч юм уу те. Одоо ямар нэг хийсэн ажил маань бүр ингээ яг тоогоор илэрхийлэгдэх. Яг тийм юм үнцэн одоо юу гэдэг юм хэрэгтэй зүйлийг хийж болдго юм байна гэдгийг ойлгоод магадгүй би одоо ирээдүйд одоо тэр хүсэж байгаа зүйлээ хөтлөхөд яг ийм чадвар энэ мэргэжлийн ур чадвар надад аягүй хэрэгтэй байна гэдэг. Тэгээд нэг анх бол тэгэж бүр амар ирээдүг харахгүйгээр тэгээд санхүүгийн мэргэжлэр ингээ сураа явсан баг. Одоо 4 сард ингээд доллар хүчтэй чангарч орчихсон байна шүү дээ. Тийм байна. Хүчтэй ингээд чангарч орж ирэнгүүт яг тэр үед одоо ийл өссөн баг. Их сургууль даяар ингээд нэг зар яваал хаашлаа ингээд цэцэгтэл ингээд олон банкны тэтгэлэг зарлагдлаа гэл ингээд явж байгаа нь тэнд ингээд хүүхдүүд өрсөлдөж байгаа шүү дээ. Хоорондоо ингээд тэтгэлийн төлөө өрсөлдөж байгаа. Тэр нь бас нэг тодорхой хэмжээнд тэр мэргэжлэр сурж байгаа оюутнуудын хувьд одоо миний одоо энэ одоо сонгосон мэргэжлээрээ ингээд одоо ирээдүйд амжилт гаргах нь магадгүй ингээд нийгэмдээ өөрөлдөн орчиндөө одоо юм эерэг өөрчлөлт авчирна гэдгийг маань одоо үнэлэх нь үү тий тэрэнд маань итгэж одоо ингээд одоо энэ оюутан бол үнэхээр ирээдүйд оюутан байна гэж итгэж одоо тийм тэтгэлэг өгөх нь гэдгээ бас нэг ингээд шалгаж байгаа шалгуу юм шиг байгаад байгаа байхгүй бас нөгөө мөнгөний тусламжаас гадна магадгүй энэ хамгийн мундаг нь биш ч гэсэн тий цаашдаа бол хөгт бол одоо зорьсон зорилготой одоо мөрөдлийнхөө төлөө бол явах юм байна гэдэгт маань илүү итгэсэн болов уу гэж боддог. За баярлалаа. Яг ингээд цаашдаа карьер хөгжиж яваад юу болтын те ямар хаана үрт ингээд судлаад үзэнгүүт ингээд банкны салбарт ажиллаж байгаа айгуу олон том захирлууд чинь дийлэр алтан тушаалаас ажиллаа эхлүүлсэн ер нь байд юм л. Бүгдээрээ л яг нэг 23 4-төдөө л дийлэр байсан хүмүүс байгаа шүү дээ. Тэгэл дөнгөж 23 4-төө хүүхдүүд сая долларын хилцлээгээл эхэлж байгаа байхгүй банкудтай. Ингээл харилцагч нартай ингээл сая тэрбумаар тоологдох те. Ингээл хилцлээгээл ингээл эхлэнгүүд тэргээл тэр хүмүүсийн сэтгэл зүгээс ахуулаад те ингээл шууд одоо миний сая хийсэн дийлэр одоо тэдний тэрбумын ашиг илээ, тэдэн сая ашиг илээ. Тэдний алдагт хийлээ гэж эхлэнгүүт чинь. Тэр хүмүүсээ сэтгэл зүгээс ахуулаад тэгэл хандлага, тэгэл харах үнцэг бүх юм ингээл өөрчлөлттэй шиг санагдсан. Тэгэхээр дийлэр албан тушаал бас нэг гол давуу тал нь тэр ингээ хүний бас харах үнцгийг аягүй тэлж өгдөг.